За бүгдээрээ сайн байцгаана уу. Малчин төсний үүсгэн байгуулагч, Өвөр Монголын хөвлийн бүлгэлийн онц өрсөн ном танилцуулагч Аянчин хөтлөх дулаан байна. За орчин бас нэг шинэ нэг ажилтай болсон. За одоо маш олон хүмүүс одоо бүх сод эмч хаа явж ийн гэдээс асуудаг боллоо. Яг тэр би одоо нурууны бэртэлтэй болоод жоохон дэлгүү сүсний халуунтай болоод эмчээс уусан мөртөө нурууны үе шилжсэн нь одоо сайн болгоод одоо нэг чэйжээр жоохон хатгуулж өгдөг байсан одоо хүзүүгээр нөвтрөл хийсээр дандаа бүхэд хүзүү өвддөг болоод их сайн болсон байгаа. Тэгээд одоо надтай адилхан одоо ийм өвчний өвөрчл бэрхшээлт хэцүү байгаа хүмүүс бол бүх сод эмчтэй холбогдоорой. Харьцан утсан би хэлээд өгье. Хурдаар 153 тэг 471 6061 138 48 49 15 21 гэдэг хоёр утсаар холбогдож болно. Тэгвэл бүх сод эмчийн орчмын цагийн байр бол ийм байгаа. Одоо Шилийн хотын эмчилгээ бараад 1 сард нэг өмчлөгээ явагдуулж байгаа нүүдэл өмчлөгээ. Хайлар хотод бол 14-өөс 16, Маргаашаас 16 болтлоо. Ордс хотод бол 17-оос 19, Хөх хотод 20-оос 22 болно. Үүний дараа бол 12 сар нь бол Шилийн хотод 1-өөс 3 болтол. Тэгвэл Хайлар хотод 4-өөс 6 болтол. Ордсод 7-оос 9 болтол, Хөх хот 10-аас 12 болтол одоо тус 2 сарын эмчилгээ хийнэ. Энэ үл олонхийдөө одоо бүксод эмчүүлэн Бээжин Хөх хотоор одоо ажилтай байж идэг. Тэгээ энэ дундаа маш олон малчдад яаж Бээжинд очих уу, яаж одоо утсыг олох уу, яаж цаг болцох уу, яаж одоо хэл ус зам харилцаа зардал гэдэг их хэцүү. Тэгэхээр одоо манай малчин төслийн онц өрсөн ном танилцуул одоо эрүүл мэндийн зөвлөгч бүксод ах маань бол бид хоорондоо ярьж за тэгвэл нутаг орноор явъя. Хөдөөгөр ингээд яваад жоохон тус болъё. Нүүдэл эмчилгээ. Энд одоо хамгийн илдтэй хэдэн жишээ байна. Одоо Хүлэнбэрт бол манай нэг нутгийн настан бол дандаа юм бүхтгэр. Би багада боддог. Инженер ер нь бүхтгэр л байдаг юм гэж боддог. Тэгсэн чинь үгүй юм байна. Үеийн шилжээд мөнгөрслөөд удаан дарагдсан юм байна. Тэгээ одоо нэг Хүлэнбэрт өөм бариад нэг хүнээ чих дүлээ байсан. Тэгээ одоо 20 хоногийн дараа ингээд чихэн сонсдог болсон байна. Тэгвэл Шилийн голд одоо нэг өвчтөн юу болсон? Энэ 2 жил одоо хүний гарт одоо тамба тэгээд одоо нэг тэрэгэн дээрээ түлхээд явдаг, тэрэгэнчтэй түлхэж явдаг. Одоо ч тэрэгэн түлхээд өөрөө алхаад босоод явдаг болцсон байна. Ган шүүжи гэж хүн байгаа. Одоо Шилийн хотын цогуул сумын хүмүүс бүр мэдэх байхаа. Тэгээд энэ маягт өөрөөс их урамтай. Энэ маягтай бол би одоо юу болно? Цагаан сар айл тойрчих байхаа гэж. Хүлэнбэрд бас нэг өмдөг авахгүй болсон нэг насны их сайн болсон. Тэгвэл ганцхан нэг буйны боёо гарсан, хүзүү нуруу одоо үе шилжсэн, өвдөг. Манай хадам ээж бол одоо 10 минут алхаад л суугаад идэг. Одоо бол өвдөгний үеийг сайн болсон. Тэгвэл одоо шихэр шижим өвчин, энэ 5 цолын өвчний бол өмөр засчихна. Тэгээ та бүхэн эртхэн холбогдож цагаан болзоорой. За баярлалаа.